ажил бол хэн нэгний амьдралын хормын дотор орших уу, эс орших уу гэдгийг шийддэг ажил байдаг. Би бол Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч. Би энд өөрийн хүнийхээ, дотоод эмч хүнийхээ иргэнийхээ хуваар дуу хоолой мөн залуу эмчнэрээ төлөөлж хэдэн үг хэлье. Бид дуудлага хүлээж авдаг, дуудлагандаа яардаг, 100 км-аас дээш хурдтай явдаг. Харин тэр дуудлагын цаана хэн нэгний амь нас байдаг. Хүүхэд халуурч шоконд орсон байдаг, осолд орсон хүн цусаалдсан байдаг. Эсвэл зүрхэн зогсон хүн хэн нэг нь эмчрээд аварнаа гэсэн итгэл найдвар хүлээж тээсээр хүлээсэн байдаг. Тэр үед би очдог, бид очдог. Харин бид очоод тусламж үзүүлдэг ч өөрсдийнхөө амьдрах боломжийг хангах цалинтай байхгүй байна. Бидэнд тайван амрах цаг, ар гэрээ харж хандах боломж, өөрийгөө эргээд эрүүл байх бололцоо үнэхээр алах. 24 цаг нойргүй хүний амд аамбуу барьчаад тасралтгүй шахаж 3 дугаар шатлал руу тээвэрлэж явуулаад 30,000 төгрөгийн томилт авч байдаг. Тэгэхэд би өнөөдөр зүгээр л нэг айлын гэр очоод цэвэрлээд 150,000 төгрөг авах бололцоо надад байна. Манай нэг найз хэлжээсэй. Манай дэлгүүрийн кассчны ажил 2.5 сая төгрөгийн цалинтай. Чи 9 жил сурчаад 1.5 сая төгрөгийн цалинтай. Яаж болоод идэм бэ? Гэхдээ би зээлийн хооронд л амьдарч байна. Үнэхээр зээлийн босгоод авахгүй байгаа. Надад хуримтлал үүсэх боломж алга, үр хүүхдээ гайгүй давтлах сургуульд оруулах боломж алга. Үнэхээр цалиндаа баригдаад нийгмийн халамж хамгаалтандаа баригдаж хүн өнөөдөр манай эмч эмнэлгийн ажилчид амьдарч байгаа шүү. Бид эмч гэдэг утгаараа ядарсан ч гомдол чаддгүй. Сэтгэл эмтрэх үед дуугарч чаддгүй. Харин өнөөдөр бид үг хэлэхээр энэ зориглож ирсэн билүү? Бид цалин өнөөдөр нэмхийг гуйхгүй төр засгаасаа. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Яагаад гэвэл энэ гуйлт биш. Энэ бол хөдөлмөрийн шудраг үнэлгээ. Хүний эрхийн асуудал болоод байна. Тиймээс бид цалингаа 3.5 сая төгрөгт хүрэхийг, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг, хүн төвтөө эмчийн хөдөлмөр үнэлдэг бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ам авардаг хүний цалин амьдрах боломжтой байх ёстой гэж бодож байна. Миний хүндэд хамт олон эмч эмнэлгийн ажилчид минь эмчийн сэтгэл бол өртөө биш шүү. Өргөсөн тангарахтаа үнэнч байх нь бидний ажил мөн үү? Гэхдээ бид нар зээлээд авч чадахгүй. Цалингаа өдөртөө алдмааргүй байна штэ. Харин төр засаг бидэнд хариуцлага ухамсарлах ёстой гэж бодож бидний өмнө. Эрүүл мэндийн салбар өнөөдөр дампуурах уу? Эсвэл шинжилэл хийж бүрэн өөрчлөгдөх үү гэдг нь бид бүгдийн өмнө одоо өнөөдөр ирж байгаа гэдэгт итгэж байна. Бид дуугүй байсаар ирсэн шүү. Одоо болсон. Зүгээр нэгдэж чадна гэдгээ харуулъя. Бид хамтдаа хүчтэй. Бид нам дуугаар л ажиллаж ирсэн. Үнэхээр дуугаар ажиллаж ирсэн. Одоо бол чанга зогсож чанга хийх цаг нь ирсэн. Бид ам авардаг. Одоо төр бидний амьдралыг аврах ёстой гэж бодож байна. Баярлалаа.